Сайн байна уу? Та бүхэн цахим худалдаа авах ажиллагааны системийн талаар танилцуулъя. Та цахим тендер шалгаруулалтанд оролцохын өмнө цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журамтай танилцсан уу? Та цахим тендерийн баталгааг худалдаа хөгжлийн банкаар гаргуулна уу? Баталгаа гаргуулах үедээ цахим тендерийн баталгаа гэдгийг анхаарах. Цахим тендерийн тодруулгыг тухайн тендерийн урилгын зарлал хэсэгт нийтлэх тул тогтмол шалгаж байхыг анхааруулъя. Тендерийн материалд файл хавсгахдаа нэмэх товчийг дарж, шаардлагатай файлуудыг нэмсний дараа илгээх товчийг дарж илгээнэ үү. Хавсралт файлын хэмжээ нийт 100 МБ, нэг файлын хэмжээ 15 МБ байхыг анхаарна уу. Тендерийн материал илгээсний дараа илгээсэн тендерийн материал хэсгээс илгээлтийн үр дүнг заавал шалгана уу. Цахим тендерт оролцох хураамжийг голомт банк, худалдаа хөгжлийн банкны e-меркантын системээр төлнө. Тендер хүлээн авах эцсийн хугацаа серверийн системийн цагаар тооцогдох тул цахим тендерийн материал илгээхдээ тухайн хэрэглэгчийн интернет холболтын хурд, компьютерийн хүчин чадлыг тооцоолон илгээнэ үү. Цахим тендер шалгаруулалтад оролцох этгээдийг цахим системд бүртгэх. Улсын бүртгэлийн гэрчилгээний натратаар батлуулсан хуулбар, тусгай зөвшөөрлийн натратаар батлуулсан хуулбар, аж ахуйн нэгжийг төлөөлөх эрх бүхий этгээдийн иргэний үнэмлэхний хуулбар, хариуцах ажилтны товч мэдээлэл, харилцах хаяг. Энэ систем маань интернет браузер дээр ажиллах тохиромжтой бөгөөд дараах тохиргоог хийх шаардлагатай байдаг. Tools зэснээс pop-up logger хаалтыг авах хэрэгтэй. Compatibility буюу зохистой харагт хэсгийг идэвхжүүлнэ. Интернет тохиргоо хийх. Хамгаалтын модуль татаж суулгах. Хувийн нууцлын код PKI хэрхэн авах тухай харуулъя. PKI авах хүсэлтийн лавлгаан дээрх тандах дугаарын хэсэг тандах дугаарыг зөвшөөрлийн кодыг зөвшөөрлийн код хэсэг дээр хуулж оруулна. Үүнийг хатуу диск эсвэл зөөврийн дискэн дээр хадгалж өгнө. Энэ үед 8-аас дээш оронтой тоо оруулах ба үүнийг мартаж болохгүйг анхааруулъя. Нийлүүлэгчийн өргөдлийг цахим хуудасаар ирүүлэхдээ баримтын дугаар дээр худалдаа авах ажиллагааны газарт хандсан албан бичгийн дугаарыг бичнэ. Улаанаар тэмдэглэсэн хэсгийг заавал бүглэнэ. Шуудангийн дугаарыг оруулахдаа байгууллагын хаягийг дүүргээр нь хайгаад нэмэлт хэсэг дээр хаягийг гүйцээж оруулна.
Төлөөлөх эрх бүхий этгээдийн мэдээллийг оруулаад нэмэх товчийг дарах хэрэгтэй. Барааны мэдээллийг мөн хайх товч дарж сонгож оруулаад нэмэх товчийг дарна. Та тусгай зөвшөөрлийн мэдээллээ оруулах ба зөвшөөрөлгүй бол оруулах шаардлагатай. Өргөдлийг бүглэж дуусаад илгээх товчийг дарахын өмнө хүснэгтийг зөв бүглсэн хэсгийг нэгтлэх. Дутуу орхигдсон бол анхааруулга гарч ирдэг. Өргөдлийг илгээх үед PKI буюу хувийн нууцлын кодыг шалгаж хүсэлт илгээгдэнэ. Ингэснээр хүсэлт худалдаа авах ажиллагааны газарт очих ба мэргэжилтэн материалыг нэвтлэн үзээ зөвшөөрнө. Энэ бүртгэлийн явцыг регистрийн дугаараа ашиглан хянах ба хүсэлт баталгаажсан үед нийлүүлэгчийн PKI-ийн шинэ нэмэлт бүртгэл хэсэгт регистрийн дугаараа оруулан хүснэгтийг бүгэлснээр идэвхжинэ. Тендерийн баримт бичигтээ танилцах, татаж авах. Тендерийн урилгыг хайж олоод урилгын дугаар дээр дарж орно. Тендерийн баримт бичих хэсгээс тендерийн баримт бичиг, ажлын даалгавар, нэмэлт мэдээлэлтэй үн төлбөргүйгээр танилцуулж авах боломжтой. Тендерийн баталгаа. Цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкар цахим тендерийн баталгаа гаргуулна. Арилжааны банк нь худалдаа авах ажиллагааны мэргэжлийн байгууллагатай байгуулсан гэрээний заасны дагуу цахим тендерийн баталгаа гаргаж ажиллана. E-Mercat-ийн үйлчилгээгээр тендерт оролцох хураамж төлөх. Урилгаас төлбөр хэсэгт орон худалдаа хөгжлийн банк, голомт банкны E-Mercat үйлчилгээг ашиглан төлбөр төлнө. Тендерийн материал бэлтгэн ирүүлэх. Тендерийн материал бэлтгэн ирүүлэгч өөрчлөх боломжгүй хамгаалтын идэвхжүүлэн ирүүлэх шаардлагатай. Тендер ирүүлэх. Тендерийн хэсгээс тендерийн урилга хайж орсны дараа тендерт оролцох товчийг дарж хүснэгтийг бүглэнэ. Хэрвээ түншлэлээр орж байгаа бол түншлийн гэрээ байгуулах хэсэг рүү орно. Тендерт түншлэл байгуулж буй хоёр компани энэхүү системд бүртгүүлсэн байхыг анхаарна. Ones we've inherited, ones that we learned, they pass from man to man. There's a hole in my soul, I can't feel it, I can't feel it, and there's a hole in my soul. Тендерийн материал ирүүлэхдээ хавсралт файл хэсэг рүү орон баримтын нэрээ бичээд нууцлсан PDF файлаа сонгож оруулж нэмэх товчийг заавал дарахыг анхааруулж байна. Файлын хэмжээ 1 файл 15 МБ байх ба бүх файл нийт 100 МБ байхыг анхаарна. Илгээх товчийг дарснаар таны цахим гарын үсгийн тусламжтайгаар тендерийн материал илгээгдэнэ. Анхаарал тавьсанд баярлалаа.